Санхүүгийн боловсролыг түгээгч мандал даатгал. Сайн байцгаана уу? Санхүү эдийн засгийн сэдвүүдэд цуврал хичээлийн маань ээлжид хичээл та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн сэдв бол хөрөнгийн зах. Хөрөнгийн зах бол санхүүгийн захын нэг хэсэг юм. Иргэд компани эзэн болсноор эдийн засгийн өсөлтийг хүртэж баялагын шударга хуваарлалтанд оролцдог. Харин компаниуд нээж улсын эдийн засгийг бүтээж өсөлтийг хангадаг. Ингээд энэ харилцаанд хэрхэн оролцдог вэ гэхээр иргэд юуны өмнө компани бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг. Мөн иргэд компаниудад ажиллах хүч нь болдог. Түүнчлэн иргэд компани хувьцааг эзэмших эзэн нь болж өгдөг. Хүмүүс ашиг орлого олохын тулд компани байгуулж тухайн компанид хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийхээ хариуд тухайн компани эзэн болохыг нотолсон хувьцаа авдаг. Компани үйл ажиллагаагаа томруулахын тулд илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. Ингэхийн тулд бид хөрөнгө оруулагч нараа нэмэх боломжтой. За ингэснээр компани эзэмшил аажмаар задарч эхэлдэг байх нь. Маш том амбицтай, маш том бүтээн байгуулалтыг хийдэг компани болохын тулд маш олон хөрөнгө оруулагчтай болохоос өөр арга зам байхгүй. Компани бусад хүмүүст хувьцаагаа зарж нэмж хөрөнгө оруулалт татдаг. Хувьцаа арилжаадаг зах бол хөрөнгийн бирж юм. Хувьцаа эзэмшигч биржээр дамжуулан хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарна, хариуд нь хөрөнгө татж авдаг. Бирж нь худалдагч худалдан авагч талуудыг уулзуулж арилжаа төргийн шуурхай эрсдэлгүй явагдах нөхцөлийг хангах үндсэн үүрэгтэй байдаг. Компаниуд хувьцаагаа бирж дээр гаргаад хөрөнгө оруулалт татах сонирхолтой байдаг. Ингэснээр дан гац банкнаас зээл авалгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болдог. Иргэдэд хөрөнгийн захад шууд хөрөнгө оруулах боломж байдаг хэдий ихэнх хүмүүсийн хувьд энэ нь төдийлөн хийхэд амар зүйл биш юм. Учир нь хөрөнгийн захын арилжаанд оролцохын тулд тухайн хүн санхүү эдийн засгийн маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Түүнчлэн хувьцааны шинжилгээ дүгнэлт гаргах чадвартай байхгүй бол эрсдэлтэй хувьцаанд хөрөнгө оруулж мөнгө алдах эрсдэл өндөр байдаг. Тийм ч учраас иргэдийн хөрөнгийн захаас ашиг орлого олох боломжийг бий болох үүднээс хөрөнгийн захад иргэдийн эрх ашигыг төлөөлдөг мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Эдгээр сангууд нь иргэдийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт хийж компаниудыг хянаж ажилдаг. Хөрөнгийн захын маш чухал дэд бүтц тулгуур багнууд нь эдгээр сангууд юм. Харамсалтай нь одоогийн байдлаар Монгол улсын хөрөнгийн зах дээр эдгээр сангууд байхгүй байна. Ингээд нэгэнт хувьцаанд хөрөнгө оруулагч байхгүй тул компаниуд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах боломжгүй болж байгаа юм. За ийм учраас том компаниуд цөөхөн хүмүүсийн гарт төвлөрсөн хэвээр баялагын хуваарлалт явагдах боломжгүй байдалтай байна. Энэ нь улмаар цаашдаа баян ядуугийн ялгаа улам гүнзгийрэхэд түлхэц болдог. Та манай вебийн санд байгаа бусад хичээлүүдийг сонирхож үзээрэй. Таны тэнцвэртэй амьдралын төлөө мандал даатгал.